За Ард аюул сангийн санаачлагаар Монголын үндэсний музей шинжлэх ухааны академийн олон улсын харилцааны хүрээлэн архив ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа хуралд Ховд их сургууль шинжлэх ухаан академийн түүх археологийн хүрээлэн олон улсын харилцааны хүрээлэнд хил зохиолын хүрээлэн Монгол улсын их сургууль Монголын үндэсний музейн судлаач эрдэмтэд ард аюулын амьдрал тэмцлийн талаар сонирхолтой илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлсэн юм а. Тухайлбал ард аюул судлалын өнөөгийн байдал цаашдын зорилтын талаар доктор Гамболд ард аюулын дүр, кино, зэрэг гэрэл зураг архивын баримтад хэрхэн үлдсэнийг доктор Эрдэнэт за аюулшийн ард тиймэрх алдрын талаар доктор Сүхбаатар түүний төрсөн оныг нэгтлэн судалсан тухайга доктор Базард орж нар эрдэмтэд хурлын үеэр танилцуулсан юм а. Ер нь бол тухайн үед тэмцэл бол хийж амжилтанд хүрэх бол маш их хэцүү. Нэг бол амь насаараа дэмчин тавих, нөгөө бол ерөөсөө тэмцэл унтрах юм л зам байдаг байсан. Тэр хүн бол амь насаараа үндсэндээ дэмчин тавьж энэ харанхуй бөглөө феодалын нийгмийн үеийн тэр их харгас хэрцгий нөхцөлд чин зориг гаргаж тэмцэж ирсэн юм хүн. Миний ээж бол энэ түүхийг надад их сайн ярьдаг байсан. Миний ээж 92 настай өөд болсон. Тэр нэг жижигхэн уйнаасаа тасдуулсан нэг хоньны хоргол шиг хар борцнууд дайлангийнхаа мохорд хийчихсэн ингээд үзүүлээд явж байдаг байсан. Тэр бол одоо тэмцлийнх нь нэг хэлбэрийн маш хүнд хэлбэр байсан. Ард аюулын амьдрал эрхчлөөний төлөөх тэмцэл эрдэм шинжилгээний баг хурлыг санаачилсан улсын хурлын гишүүн Гардхүүгийн баяр сайхан ард аюул санг тэргүүлдэг бөгөөд түүхэнд мөнхөрсөн энэ эрхэм хүний үр садынх нь үргэлжлэл гэдгээрээ бахархдаг нэгэ. Тэрээр хурлын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ монголчууд бид нийтээрээ харийн иргэшээл засаглалын дор улс төрийн хязгаард нэмтэл эрэхтэй эдийн засгийн байнгын дарамттайгаар тулгаагуудаа явсан харамсал цаг идүүгээс тийм ч хол бишээ. Харин эзэрхийлэлтэд зэрэгцсэн хамжлагт ёсон хэмжээшгүй ноёлж ард олныг манд чөдөрлөн тушиж байсан тэр бэрх цагийн хуулийн залт эрх зүйн хүрээнд заалтан тэмцэлдэж алд байгуулж чадсан гайхамшигт үлийг бүтээсэн гавьяд хүн бол бидний өвөг ард аюуш өнөөдрөөс 100 гаруй жилийн өмнө шударгаас тэрхийн төлөө тэмцсэн гэдэг хялбар зүйл байгаагүй зориглон хөдөлсөнийг тэмцэл засгаасаа няцах эсвэл төвчээр алдан зэвсэг агсан болсноос болж төмний хөвгүүдийг хөлдөөж ирэх явдал гарч байв. Тэгвэл ард аюуш тэр бүгдийг дундаас алсын хараатай хөдлөختөө зөвхөн хуулийн залтыг ярьж тухайн цагтаа хүчин төгөлдөр үйлчилж байсан хамжлагт ёсны хязгаард мөдөл эрх зүйн зохицуултын хүрээнд зогцон тэмцэж улмаар ялж чадсанараа гайхагддаг гэдгийг илж байсан юм а. За ард аюул сан үндэсний түүхийн музейтэй хамтарч шинжлэх ухааны академийн олон улс судлалын хүрээлэнтэй хамтарч энэ ард аюул судлалын талаар шинэ баримт мэдээллүүдийг төмөн олонд бас нээлттэй болгож бас энэ судлалыг цаашд өргөжүүлэх шаардлагатай гэдэг үүднээс өнөөдөр эрдэм шинжилгээний баг хурал хийж байгаамаа. За өнөөдөр одоо Ховд аймгаас цэцэг сумаас за бас манай энэ төрлийн хамаатан садангийн улсууд ирсэн байна. За хотод амьдарч байгаа манай үеэлүүд бид бүгдээрээ цуглаж эрдэмтэн судлаачдынхаа сүүлийн үеийн судалгааны талаар бас шинжлэх ухааны шин мэдээ баримтуудыг бас өнөөдөр олон нийтэд төгөөж байгаад нь бас их талархууштай чухал явдал болж байна. За мөн та бидний төсөөлөхөд л бараан хараар харагдах хамжлагт ёсны хууль эрх зүйн хүрээнд шударга бусдад тэмцэж алдыг чадсан ард аюулын амьдрал тэмцлийн түүхэн сургамжийн ач холбогдол өнөөдөр улам бүр үнцэнтэй болж байгаа талаар ярьж байсан. За түүний тэмцэж явсан дийлж чадсан бодит жишээ алдар гавья нэр төр бүтрэх ёсгүй хэмээн арга хэмжээнд оролцсон хүмүүс онцлог хэлж байсан юм а. За хурлын ач холбогдлын талаар судлаачид ард аюул судлалыг хөгжүүлэх судалгааны сүүлийн үеийн ололтыг танилцуулахад чухал үүрэг гүйцэтгэлээ хэмээн үнэлж байсан төдийгүй дэлгэрүүлэн судлах зүйл их байгаа гэж ярьж байсан юм а.